Дэлхийн хязгаардах яриа. Алтай нутаг зочдыг угтан авдаггүй, харин төвчин өнгөрөөдөг. Орос, Монгол, Хятадын хэл залгаа энэ нутгийн улсын оргилон мөс гантиг шиг хурц ирмэгтэй. Эндхийн агаар дэндүүс хэрэг тул худал хуурмаг тогтох зайгүй. Харин салхин их дэлхийн амьд бөгөөд хинээс ч хамааралгүй гэдгийг сануулна. Энэхүү зөлүүд нутгийн зүрхэнд хадан хязаагнаас хараацайн үүр шиг зүгдсэн хадан хийд оршино. Дотор нь хоёр ир намхан ширээний ард суух бөгөөд тэд орчлон ертөнцийн нууцыг тайлахаар зэгчээ. Доктор Арис Торн бол хэмжил зүүн эрдэмтэн. Түүний хувьд ертөнц бол ердөө шийдлээ хүлээж буй цоврал тэгшитгэл байв. Тэрээр зулын бүдэг гэрэл сууж дижитал дуу хураан хэлбэн. Очрлоо. Би тарих ухамсарыг биологийн үднээс 20 жил судалсан гэж Арис яриагаан эхлэв. Би тархины нейронуудын холбоосыг зургалсан. Тархинд гэрэл унтрахыг өөрийн нүдээр харсан. Зүрх зогсоход цахилгаан шуурга намдаж машин доторх сүнс гэж зүйл алга болдог. Хүн үхээд бие нь шороо болоод замхарсан байхад хүн эргэж төрнө гэдгийг та юу гэж тайлбарлах вэ? Очрлон идэгдэж хуучилсан арьс шиг болсон царайгааныг хилээд модон тагштаан цагаа хутганга өдөөс нь гаралгүй. Чи хөгжмийн аялгауг лимний дотор байна гэж бодож байна. Гэвч би лимний модыг нь хугаллаа гэд аялгау алга болохгүй. Аялгау зөвхөн шин зэмсгэл хүлээж байгаа хэрэг гэв. Салхидийн хүнд модон хаалгыг зүрхний цохилж шиг гэнэлтэй нүднэ. Очрлом дангтай цагаан өргөв. Энэ уурыг хардаа Арис. Саяхан л энэ гадаах хувин дотор мөс байсан. Одоо энэ өрөөнд дотор өвөл болж. Удахгүй чиний духны хөлс болно. Дараа нь хөндийн өвс тижээх бороо болно. Мөс байснаа боллоо гэд ус гашууддаггүй. Бороо болохоосоо айдгүй. Арис урагш бөхөж. Гэхдээ усны молекул H2O хэврээн үлддэг. Харин хүн гэдэг бол тодорхой дурсан, шарах, нэрнээс бүрдсэн цогц зүйл. Хэрэг эдгээр нь арчигдаж үгүй болвол Арис байхгүй болно. Намайг огт танихгүй хүн болж төрнө гэдэг бол миний хувьд үгэлтэй л ижил. Гэж очрлоо минь сэгэлээд чи Арис гэдэг багтаа хэтэрхий хайртай юм. Чиний багийг өөрийн нүүр царай гэж андуурч байна. Төрөл арилжин гэдэг бол нэр солигдохын нэр биш. Харин хүсэл, тэмүүлэл, үргэлжлэхийн нэр юм. Чиний доторх мэдэх гэсэн тэмүүлэл бол тэр усны молекул юм. Арис гэдэг бол ердөө өнөөдрийн мөсний хэлбэр төдий. Очрлом өврөөсөө замдан модон ирэх гаргаж ирлээ. Эрхний шаржигнах чимээ эртнийх бөгөөд уураа сонсогдно. Чи өөрийн төрлөө энэ эрхний бөмбөлөг гэж бод. Нэг бөмбөлөг нь эрдэмтэн, нөгөө нэг хүн, нөгөө нь хулгайч. Тэд тусдаа харагдаж байгаа биз? Гэвч тэднийг чиний тэр бүр хардггүй нэгэн утас хэлгэж байгаа. Тэр утас бол сэтгэлийн үргэлжлэл юм. Энэ нь чиний өвөллөө, нэнжин сэтгэл, уур хөлөнгийн эрч хүчийг тээж байдаг. Арис ламын хуруунуудын завсраар гүйх эрхийг ажиглан. Тэгвэл эрхний хэлхээнд тасарвал яах вэ? Хэрв чамд өөр асуулт үлдэхгүй бол утас тасарна гэж очрлом шивнэлээ. Би гэдэг бол хоосон зүйл гэдгийг чи эцэст нь ойлгосон цагт чамд утас хэрэггүй болно. Чи өөрөө уул болон хуурна. Гэвч найз минь чамд асуулт их байна. Чиний утас маш бүх байна. Шүн дунд болоход Арисын мэдлэгийн хуйг цуурч эхэллээ. Тэр өөрийн охиноо түүний нээдийг дурслаа. Хэрв энэ үргэлжлэл байдаг юм бол гэж эхлээд юу ч үрд алга болдгоо гэсэн үг үү? Хайр халамж бүхэн утга учиртай юу? Гэж Арис чичиргээсэн хоолоогоор асуув. Очрлом Арисын гар дээр гараа тавиад
юу ч алга болдгүй. Гэхдээ тэр хизээч өмнөх хайрцагтаа эргэж ирдэггүй. Хэрв чи өнгөрснийг хайж байвал одоо цагийг алдна. Чи тор барьцгаад салхи барих гэж оролдож байгаа хүн шиг байна. Чи гарыг харж чадахгүй байгаа болохоор тор хоосон байна гэж бодож байна. Гэтэл салхи модыг хөдөлгөж байгааг хардаа. Арис дуу хураагаараа харав. Улаан гэрэл нь түүнийг тухуурхах мэд анивчна. Тэр гараа сунгаад зогсоох, устгах товчийг дарлаа. Өглөө болоход тэнгэр ер бусын тунгалаг болов. Хийдийн үдэнд учирлам Арист голын жижигхэн мүлгэр цагаан чулуу атгуулав. Энэ чулууг аваад яв. Бидний яриаг санаж байгаарай гэв. Энэ зүйл чулуу болохоосоо өмнө олон зүйл байсан. Чиний дараач олон зүйл болно. Арис чулууг авлаа. Тэр бодлого нэгсэнгүй. Логик тайлбарч гүйсэнгүй. Зүгээр л алган дээрх тэрхүү хүнд чимээгүй хэсгийг мэдэрч байв. Баярлалаа очрлоо. Надад талгарх хэрэггүй гэж ламын нэмсэглээд түүн рүү дахив. Зүгээр л амсгалгаа буумарт. Амсгал гаргах бүрт чинь бяцхан өхөл, амсгал авах бүрт чинь шин төрөл юм шүү. Арис эргэж уулнаас бууж эхлэв. Тэр өөрийг эрдэмтэн гэхээсээ илүүтэй газрын зураг харахаан болж замаа мэдэрч эхэлсэн аялагч мэд мэдэрч байлаа.